Сайн байцгаана уу бүгдээрэнд өдрийн минь төргий кино болсон бодит тэргээрээ эргээдэрлээ. Өнөөдөр 2022 онд гарсан Netflix-ийн нэгэн алдартай баримтат киноны бодит тэргийг ярих болно. Ямар кино гэхээр Зураг дээрх охин нэртэй кино байгаа. 1968 онд Америкийн Мичиган мужид байдаг нэг ахлах сургуульд Сэнди болон Клифф нэртэй хоёр хүүхэд бие биедээ анхны харцаар дурлдаг. Энэ харцаа өхөөртөм хөөрхөн осод исэн. Сэнди 18 нас хүрээгүй байхдаа жирэмсэн болдог. Гэсэн ч Клифф Сэнди тайртай учраас маш баяртайгаар хүлээж авсан. Хоёулаа ямар ч байсан хүүхдэд төрүүлээд гурлаа сайхан амьдрнаа гэд гэрэлцгээсэн. Хүүхдэд төрүүлсэн хамтдаа өсгөлцөө 6 сар болж байх үед нь Америк цэргүүд Вьетнамын дайнд оролцохоор явсан. Энэ дайнд Клифф ч гэсэн хамт явсан. Энэ хугацаанд ард үлдсэн эхнэр охиноо сананд урсаж хүнд хэцүү цаг үеийг шүд зуун төсвөрлсээр гэртээ ирдэг. Гэтэл эхнэр нь дахиад 2 охин төрүүлсэн бидэг. Клифф үүнийг олж хараад зог тусан гайхаж юу болоод байна гэж бодож ч амжаагүй байхад Сэнди өдөөс нь хоёлаа салъя гэдэг. Ингээд Клифф дайны дараах травма дээр нэмэгдээд салтын дараах травматай болон эцэг хийхээ гэрт амьдрахаар явдаг. Сэнди шинээр төрүүлсэн 2 охиныхоо эцэгтэй гэрэлдэг, хамтдаа байж байгаа дахин жирэмсэн болдог. Гэтэл нөгөө шинэ нөхөр нь Сэндиг бас хаяад явцдаг. Ингээд Сэнди жирэмсэн биетэй дээрээс нь 2 настай, 3 настай, 5 настай 3 нялх охинтой Норт Каролина руу нүүдэг. Олон чиргүүлүүдийг байрлуулсан чиргүүлэн хотгонд нэг чиргүүл түрээслээд амьдардаг. Олон нялх хүүхдээ жирэмсэн эмэгтэйд ямар ч ажил төрөл олдохгүй, мөнгө төгрөг олдохгүй байсан учраас аргагүй эрхэнд 3 охин асрамжийн газар өгдөг. Хэдий хүүхдүүдээ өсгөж чадахгүйгээс болоод асрамжинд өгсөн ч хийсэн үйлдэлтэй харамссан Сэнди 7 хоног бүр сүмд очин залбирэн үйлдэг байсан. Нэг удаа сүмд очиод уйлаа сууж байсан чинь хажууд нь нэг залуу хурж ирснэ. Юу тохиолдой өвсгүй минь надад хэлээч гэж хэлдэг. Сэнди гайхаад толгоогоо өргөөд хартал 30 орчим насны нэг залуу өөдөөс нь хараад сууж байдаг. Ингээд Сэнди өөртөө тохиолдсон бүх зүйлсээ ярьдаг. Гэтэл нөгөө залуу нь тийм үү санаа зовох хэрэггүй. Би чамд октоудаа авахуд чинь туслая гэж хэлдэг. Сэнди гайхаад яаж тэр вэ гэхтэн чи надтай гэрэлчих, би Texas-д амьдардаг, өөр ингэсэн гэртээ ажил төрөлтэй, тийм болохоор октоудтай ч хамт асран хамгаалж чаднаа гэж хэлдэг байгаа. Үүнийг сонссон Сэндид тэр залуу яг л бурхнаас илгээсэн сахиусан тэнгэр шиг санагддаг. Ингээд 2-7 хоногийн дараа энэ хоёр гэрэлдэгэ. Тэр залуу Брэндон Уильям гэдэг нэртэй байсан. Ингээд энэ хоёр гэрлээд асрамжийн газраас 3 охиноо буцаан аваад Texas байдаг Брэндоны гэрлүү нүүдгээ. Брэндоны хилээдсэн гэр гэдэг газар нь тэдний амьдардаг байснаас ялгаагүй бас нэг жижигхэн чиргүүл байдаг. Сэнди Брэндоныг сахиусан тэнгэр гэж бодсон боловч үнэндээ сахиусан тэнгэрээс шал эсрэгээрээ жинхэнэ хүний арьс нөмөрсөн чөтгөр байсан. Жинхэнэ нэр нь Брэндон биш, Франк Плойд гэдэг нэртэй эрэгтэй байсан. 1943 онд Жоржиа мужид төрсэн энэ эрэгтэй 5 хүүхэдтэй айлын бага хүүхэд байсан. Түүний эцэг нь тухайн үедээ эрэмлийн үйлдвэрт ажиллаж гэр бүлээ тэжээдэг байсан ба архин донтох өвчтэй хүчирхийлэгч нэгэн байсан. Айр хуугаад гэртээ ирэнгүүтээ агсан тавьж нүдэндээ харагдсан бүх зүйлийг авч шидэн нүдэндээ харагдсан хэнийг ч хамаагүй том жижиг хүүхэд эмэгтэй гэлтгүү зоддог хүн байсан. Анх нь хөлийн чимээ гарах төдийд л бүгд ширэн доогуур, орон доогуур, хувцсан шүгэнд нуугдах хэмжээний тийм амьжигтай хүчирхийлэгч байжээ. Азар Брэндоныг 1 нас өнгөрсний дараа аав нь элэгний болон зүрх судасны асуудлаар нас ордог. Гэхдээ яг үнэндээ энэ нь хаацтай хэрэг биш байсан. Жинхэнэ там яг эндээс эхэлсэн байдаг. Нөхөр нь нас орсноор 5 хүүхдэд тэжээх чадваргүй болсон ээж нь хүүхдүүдээ сүмийн хажууд байдаг асрамжийн газараа очиж өгдөг. Асрамжийн газар нь жижигхэн талбайд маш олон хүүхдүүдийг байлгадаг. Дээрээс нь сүмийн хажууд байдаг учраас энд ажилладаг хүмүүс нь маш шүтлэгтэй. Хүүхдүүдэд арай хэтэрсэн дүрм журмуудтай тийм газар байсан. Энэ их дүрм журмын дарамтын дунд хүүхдүүд маш ихээр стресстэй бие биенийхээ хүчирхийлж эхэлсэн. Энэ хүчирхийлэлд хамгийн амархан өртөх байна бол Франк байсан. Яагаад гэхээр Франк 2 настай асрамжийн газар ирсэнд үеийнхнээсээ жижигхэн биетэй сул дорой түүнийг бүх хүүхдүүд дээрлэгдэг байсан. 16 нас хүртэл асрамжинд байсан ба энэ хугацаанд бие сэтгэл зүй болон бэлгийн хүчирхийлэлд өртсөөр ирсэн. Ингээд 16 нас хүрснийхаа дараа тэр газраас зугтсан. Асрамжийн газраас зугтан гарсан Франк ойр орчмын дэлгүүрээс хүнс хооллох, халаах, эсвэл хүмүүсийн кармаг ухаах зэргээр өөрийгөө тижээж явж агаад ээжигээ олж уулздаг. Ээжтэйгээ уулзахдаа Франк ээж нь баярлна гэж ботсон байх. Тэр үед ээж нь биеийн үнэлэгчийн газар ажилладаг байсан ба өөрийг нь 14 жилийн дараа олж ирсэн хүүгээ хараад чи энд юу хийж байгаа, яах гэж ирсэн, яах ч намайг хайж ирсэн гэж хэлдэг. Аргаа барсан Франк цэрэгт явдаг. Цэргийн хооронд амьдарч байгаа 6 сарын дараа тэндээсээ хөөгддөг. Учир нь Франк 16 настай хэрнээ насаа нэмээд нэрээ хүртэл худлаа хийлж авсан болоход баригдсан. Энэ үеэс Франк жинхнээсээ гэмт хэргийн ертөнц рүү хөл тавьсан. Бууны дэлгүүрээс буу хулгаалan авч дээрэм хийж яваад
цагдаа нартай буудалцсан. Энэ хэрэгээсээ болоод хүүхдийн хорхот хоригддгоо. 1 жилийн турш хүүхдийн хорхот хоригдсны дараа шоронгоос суллагдаг. Суллагдангуудаа Жоржод байдаг өөрийнхөө өссөн асрамжин газрын ойролцоо ирдэг. Тэгээд тэр асрамжин газрын ойролцоо байдаг нэгэн боолингийн газар ээж автагаа боолинг тоглохоор ирсэн байсан 4 настай охиныг барьцаалан хүчирхийлсэн. Энэ хэрэгээрээ 10 жилийн ял авч шоронд орсон боловч 2 сарын дараа шоронгоос оргосон. Оргож явахдаа буу болон машин хулгайлан банк дээрэмдээ $6,000 авсан. Тэгээд цухтаж яваад баригдаад дахин 30 жилийн ял авсан байдаг. Маш хүнд хэцүү шоронгийн амьдралаар 10 жил амьдарсны дараа өршөөлөөр суллагдсан байдаг. Энд үедээ Франк 30 дөнгөж гарсан байсан. Тэгээ шоронгоос гарангуудаа засарсан уу гэвэл огтхон ч засраагүй. Дөнгөж шоронгоос гараад явж байхдаа машиндаа бензин хийгээд зогсож байсан нэг эмэгтэйг барьж авч машин руу чихэж оруулаад цохид зоодог хүчирхийлэх гэж оролцсон. Хазар бензин колонкийн хүн үүнийг нь анзарч мэдээд цагдаа дуудан тэр дороо баригдсан байдаг. Гэтэл цагдаа нар Франкийг хорж цагдаагүй. 1973 оны 6 сард шүүх хуралчин болоо шүү. Тэр үед шүүхтэр хурж ирээрэг гэд явуулсан байдаг. Мэдээж амжигтай хэрэгтэн за ялаа авъя гэд тэр өдрөө шүүхтэр угаасаа гарч ирэхгүй тодорхой тэр чигээрээ зугцсан. Ингээд цагдаа нар түүнийг олох боломжгүй болсон. Учир нь юу вэ гэхээр тэр өөр мужуудаар дамжин өөр хүний нэр болон ID-г ашиглан амьдарч эхэлсэн. Цагдаа нараас цугтаж яваа Франк Брэндон Уильям нэртэй болоод Texas мужид нэгэнд чиргүүлт амьдарч эхэлсэн. Ингээд Сэндэтэй тааран гэрэлсэн байдаг. Өмнө 4 настай охин бэлгийн хүчирхийлэл үлдэж байсан Франкт 3 ялах охинтой Сэндэтэй таарах нь яг л тэнгэрээс од шүрхтэй адилхан байсан. Франкийн жинхэнэ дүр төрх танигдахад бол тийм ч их хугацаа өнгөрөөгүй. Сэнди 3 охинтойгоо гэрт нь явж утснаас хэдхэн сарын дараагаас эхлээд зан ааш нь гарч эхэлсэн. Сэндийг зодож дарамтлахаас гадна байнга хутга байранд сүрдүүлж хэрвээ чи надаас цогтох юм бол би чамаа байгаа газраас ч оолж очиод алах болно гэж сүрдүүлдэг байсан. Хүнээс гарч болох бүхэл муу мухаа шаран шиг гаргадаг хэдиж Франк 5 настай Сьюзан охиныг маш ихээр хайрлаж хамгаалдаг байсан. Охтууд мэдээж бүгд хөөрхөн хідэж тэр дундаа Сьюзан охин бол хамгийн хөөрхөн нь дээрэс нь маш гэгээлэг байнга инээж авдаг цоглог охин байсан. Гэж байгаад нэг өдөр Сэнди дэлгүүрээс хуурамч чекээр худалдан авалт хийх гэж байгаа баригддаг. Сэнди угаасаа байнга хуурамч чекээр худалдан авалт хийдэг байсан боловч энэ удаад тэр нэлчлэгдэн баригдсан байдаг. Ингээд энэ хэрэгээрээ 30 хоногийн баривчилгаанд явдаг. 30 хоногийн баривчилгаа дуусгаад гэртээ хайртал амьдарч байсан чиргүүл нь хов хоосон ямар ч хүн байхгүйсэн. Гайхсан Сэнди бүх хажуу дахь чиргүүлүүдээ хаалгаг тогшиж манай нөхрийг харсан, манай охтуудыг харсан гэж асуусан боловч тэд нарыг харсан нэг ч хүн байгаагүй. Ингээд цагдаа дээр явж очиж мэдгдсэн боловч цагдаа нар танаа нөхөр чинь юм уу тэгвэл хууль ёсоор хүүхдүүдийн асран хамгаалагч юм байна. Тийм учраас энийг хүүхдийн хулгай хэрэг гэж үзэх боломжгүй. Биднэрт хийж чадах юм юу ч байхгүй гэж хэлээ буцаасан. Хэд хоногийн туршид энэ тэндгүй хайж явсны эцэст Сэнди 2 бага охин асрамжин газар байгааг нь олж мэдээд эргүүлэн өөртөө авсан. Гисэн хэдиж том охин болох 5 настай Сьюзаныг олж чадаагүй. Энэ явдлаас 15 жилийн дараа Америкийн Оклахома мужид 3 залуу машинтайгаа шүн дунд хөдөөний замаар явж идэг. Урттай явжсэн тэр гуравт зам дээр нэг юм байгаа нь хальт харагдаад өнгөрдөг. Сая хажуугаар өнгөрсөн юу байсан бэ гэж хоорондоо ярилцаад юу ч гэсэн буцаж очиод үзье гэд эргээд явдаг. Очоод харсан чинь нэг нэмэгтэй доошоо хараад хэвтэж байдаг. Тэгээд хажуугаар нь дэлгүүрээс харж аваад машин дарулсан бололтой талах суу жимс зэрэг зүйлсүүд хөглөрлөлтөн унсан байсан. Ингээд залууч 911 дуудаж эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэг рүү авч явж байхдаа 911-ийн ажилчид эмэгтэй биеийг мэдэж шалгасан. Энэ үед араас нь машин мөргөөд машиныг давж зам дээр унсан юм шиг харагдах шарх сорууд бол мэдээж байсан. Түүнээс гадна дөнгөж сар шинээр үснээс эхлүүлээд маш удаж одоо эдгэг шатандаа орсон шарх соринууд бол маш их байсан. Үүнийг хараад урт удаан хугацааны зодуур хүчирхийлэл байсан юм байна гэж бодсон байдаг. Өглөө болоход эмнэлэг дээр эмэгтэй нөхөр гэх нэг эрэгтэй ирсэн. Та яаж энд ихнэрээ байгаа мэдэж ирсэн бэ гэж асуухт бол эхнэр хүүхэд бид 3 замын хажуугийн буудалж байсан. Хүүхдийн маань сүү дуссан учраас эхнэр маань хүүхдийн сүнд яваад ирэх гэж шүүн донд гарсан. Би эргэж ирэхийг нь хүлээж чадлаггүй унтцсан байсан. Тэгээд өглөөгийн цэрэг тартал эхнэр маань эргэж ирээгүй байсан. Буудлын эзнээс асуусан чинь өчигдөр орой энэ хажуугийн зам дээр осол гарсан гэсэн. Та юу ч гэсэн эмнэлэг рүү яваад үзье гэж надад хэлсэн гэж хэлдэг. Эмнэлгийн ажилтнууд эмэгтэй нөхрийг хараад маш их гайхсан. Эмэгтэй бол 20 настай маш үзэсгэлэнтэй охин байсан боловч нөхөр нь бараг түүнээс 25-аас 30 насаар ах харагдаж байсан. Мэдээж насны зөрүүтэй хосууд байх нь асуудал биш хэдий ч насны зөрүүг нь хүлээн зөвшөөрч болох үс ямар нэгэн зүйл байгаа байх гэж бодсон боловч эрэгтэй царай байхгүй хүн харахад нүдэнд толаахан юу ч байхгүйгаас гадна боловсралчгүй мөнгөчгүй тэр байтугай хідэн үг холбоод эвтэйхэн ярьж чадхааргүй тийм эрэгтэй байсан.
Үүнээс гадна нөхөр нь эмнэлэгт ирмэгцэн ачаач үйлдэлүүдийг гаргаж эхэлсэн. Эхнэрийнхээ өрөөнд оронгуудаа хаалган дээр нь гадны хүн орохыг хориглоно гэдэг бичиж наагаад эмчлэгч байгаа эмч сувлагчаас өөр хэнийгч оруулж болохгүй гэж хориглосон. Энэ үед эмнэлэгт дахин нэг хүн явж ирдэг. Тэр нь энэ эмэгтэй хамт ажилладаг хамгийн дотны найз Кэрон гэдэг эмэгтэй байсан. Осолд орсон эмэгтэйг Тоня гэдэг ба стрип клубт ажилладаг бүжигчин байсан. Найз нь гэж ирсэн эмэгтэй Кэрон энэ хоёр яаж танилцсан бэ гэхээр стрип клубт ажилд ороход нь клубт ажилладаг бүжигчид дундаас хамгийн бага насны хоёр нь байсан. Үүнээс гадна хоёулаа ном унших дуртай, хоёулаа дотгошоо заантай ийм хүүхдүүд байсан учраас хоорондоо маш хурдан тотносож найзлсан. Тэр үед Тоня 2 настай Майкл гэдэг хүүтэй байсан ба үүтэй маш сайн ээж хас гадна маш сайхан сэтгэлтэй хөөрхөн охин байсан. Кэрон Тонягийн бүх зүйл дуртай байсан боловч ганц л зүйлд нь маш их дургүй байсан. Тэр нь юу вэ гэхээр түүний нөхөр. Учир нь нөхөр нь эхнэрээрээ тижээлэгдэг ба эхнэрээ бүр огт амраадаггүй байсан. Энэ стрип клуб илдээ 2 өдөр амардаг. Талхарлын баярын өдөр болон Крисмсийн өдрөөр л амардаг байсан. Энэ 2 өдөр л Тоня амардаг. Түүнээс гадна Тоняг нөхөр нь өдөр бүр $200 орлого хийх ёстой гэж шаарддаг байсан. Хэрэв $200 хийгээгүй тохиолдолд түүнийг маш аимшигтайгаар зодож занчин зовоодог байсан. Мэдээж хүн багтай орлого багтай өдрүүд байж таарна. Энэ үедээ болохоор Тоня гэрлэгээ харихаа өмнө маш их айц хүч авцсан царайтай болдог байсан. Үүнийг нь мэддэг босоо хамт ажиллахад нь Тоня өнөөдөр хэдэн төгрөг тутсан бэ? Надаас зээлчих дараа нь 205 өдрөө надад буцаага төлчих гэж хэлдэг байсан боловч Тоня хязгаарч хамтран ажиллахстаасаа мөнгө зээлдэггүй байсан. Тэгээд $200 хийж чадаагүй өдрийн маргааш нь Тонягийн биеийг хөх нэц болчихсон ирдэг байсан. Энэ үед Кэрон энэ охин яагаад ингэж амьдардаг байна гэж боддог байсан ч Майклаас болоод ингэдэг юм байна л да гэдгийг нь ойлгосон. Яагаад гэхээр Майкл хизээч ээжтэйгээ хойлохна байдаггүй. Ээжтэйгээ байх үед нь заавал аав нь хажууд нь манад байж байдаг байсан. Майклыг барьцаалан сүрдүүлж нөхөр нь түүнийг дарамтлагдаг юм байна гэдгийг бол ойлгож авсан. Тоня маш үзэсгэлэнтэй хөрх охин байсан учраас стрип клубын үйлчлүүлэгч дундаас түүнд дурладаг хүмүүс маш их байдаг байсан. Тэ нөхөртэй гэдгийг мэддэг ч гэсэн нөхрөөс нь салгаад өөрийн болгон гэсэн ирчүүд ч байдаг байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа Тоня хизээч нөхрөөсөө холтой явж чадахгүй мэн гэдгийг нь ойлгоод мөн түүний нөхөр нь юу ч хийж магадгүй солиотой амт юм гэдгийг нь ойлгоод баг багаар холтцоодог байсан. Гэхдээ тэдгээр ирчүүдээс шал өөр нэг залуу байсан. Тэр нь Кевин гэдэг залуу байсан. Энэ Кевин бол жинхнээсээ Тоняд дурлсан. Дээрээс нь маш мөнгөтэй айлын хүүхэд байсан учраас Тоняг хоёулаа хамтдаа цухтай хүүгийч нь аваад оргий өхрийн чинь олж тахааргүй газар руу цухтыг гэж хэлдэг байсан. Ингээд хоёулаа цухтах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн. Үүнийг нь стрип клубын ажилчид бүгд мэддэг байсан хэдий ч Тоняг бүгд дэмжин ямар ч хэсэн Кевинтэй хамтнаа солиотой амтнасаа зүхт гэж дэмждэг байсан. Энэ хугацаанд нөхөр нь ч гэсэн түүнийг ямар нэг юм төлөвлөд байгааг анзаарсан юм шиг хэрвээ чи надаас цухтах юм бол би чамаа галаа зогсохгүй Майклыг ч гэсэн хамт алах болно гэж сүрдүүлж эхэлсэн. Ингэж байгаад нэг өдөр Тоня маш баргар царайтай ажил дээр ирдэг. Гэтэл Кэрон найз нь юу болсон бэ гэд асуусан чинь манай нөхөр миний нэр дээр 2 ширхэг амь насны даатгал хийлгсэн би түүнээс маш их хайж ин гэж хэлдэг. Энэ яриа гарснаас хойш уудлахгүй ингэж Тоня осолд орсон байдалтай олцсон. Залуу хүн болооч тэр Тонягийн бие маш сайжирч байсан. Эмчнэр ч гэсэн удахгүй орох байхаа гэж найдаж байсан. Ингээд байж байтал Тонягийн нөхөр нэг өдөр эмнэлэгтэр ирээд түүний өрөөнд ороод маш удаж байгааг гарч ирдэг. Түүнийг явснаас хойш уудлахгүй Тонягийн бие нь баг багаар муудсаар нас сурдаг. Биеийг муудан сандрагж эхлэхэд эмнэлгийн ажилчид нөхөрлөн шууд заалгадаг. Тонягийн бие нь эрс муудлаа бараг нас орох гэж байх шиг байна. Та ирээд салахаас гүцдэх хүүгээ асуусан чинь би завгүй байна. Яг тэгээд хэрвээ нас орчих юм бол та нар чандралчаарай. Би дараа нь тэгээд өөрөө оршуулгыг нь хийчихдөө гэж хэлдэг. Тоныг нас орсны дараа нөхөр нь оршуулганд нь огтхонч бэлдээгүй. Найз Кэрон нь ажлынхаа газрынхантай нийлж түүний булшны чулууг хийлгэн оршуулгад нь бэлдэж эхэлдэг. Кэрон найз нь Тонягийн эцэг эхийнхэн тухай хэдий мэдэхгүй байсан ч ямар ч асуудлаар салж цаагцсан байсан. Эцэг эх нь охиноо нас орсныг мэдэх хэрэгтэй. Хэрвээ хүсвэл оршуулганд нь ч гэсэн оролцох хэрэгтэй гэж бодсон Кэрон Тонягийн эцэг эхийг олохоор шийддэг. Сайн найзууд байсан хэдий ч Тонягийн овгийг мэдэхгүй байсан Кэрон стрип клубын эзэн дээр очиод хөдөлмөрийн гэрэн дээрээс нь түүний овгийг мэдэж авсан Кэрон Тоня өөрийгөө байн Алабамагаас гаралтай гэж хэлдэг байсныг нь санаад Алабамад байдаг Тонягийн овгтой ижилхэн овгтой бүх утасны дугаарлууд руу заалгаж эхэлдэг. Сайн байна уу? Та Тоня гэдэг хүнийг таних уу? Гэд асуугаад бүх хүмүүс рүү заалгаад явж байтал нэг эмэгтэй утсаа авдаг. Тэгээд асуусан асуултанд нь хэсэг төгтчихэж байснаа тийм ээ тань манай охин байгаа ингэж хэлдэг. Тэгтэн Кэрон сайн байна уу? Би таны охин
Тонягийн найз Кэрон байна. Бид хоёр хамтдаа ажилладаг. Охин ч саяхан автослоор нас барсан. Хэрвээ та хүсвэл оршуулганд нь гээд хэлж амжаагүй байтал нөгөө эмэгтэй та юу яриад байгаа юм бэ? Манай охин аль 20 жилийн өмнө ой 6 сартаа нас барсан штэ гэж хэлдэг. Ингээд аль хэдийн нас барсан хүний овог нэрийг ашиглан амьдарч байсныг нь мэдсэн найз нь өөр ямар ч хайх арга замгүй болоод оршуулгыг нь хийдэгэ. Мэдээж оршуулганд нь нөхрийг нь урьсан. Гэтэл нөхөр нь оршуулганд нь ирснээр гинтэл орилж чарлаад эхэлдэг. Та нар бүгд л нэг Тонятай дотн байсан юм шиг дүр эсгэцгээж ийн. Яг үнэндээ та нар Тоня хэн болохыг мэдэх хүн нэгч байхгүй үсттэй. Тэр охин бол маш их нууцтай охин байгаа гэх мэтчлэн орилж эхэлсэн. Гів гинэт гаднаас цагдаа нар орж ирэнгүүтээ нөхрийг нь эхнэрээ хороосон хэрэгцээж эхлэж байна гэж шууд барьж авч явдаг. Гэсэн хэдий ч нотлох баримт хангалтгүй улмаас нөхрийг нь удалгүй султдаг. Энэ хугацаанд Кэрон хүүхд хамгааллын төв рүү уцтаад манай найз Тоня саяхан нас барсан нөхөр нь түүнийг хороосон хэрэгээр сэжиглэгдэн баривчлагдсан. Тэр хоёрт 2 настай хүү байдаг. Тэр хүү одоо аюултай байдалд байгаа. Та хэд туслаач гэж заалахдаг. Гэтэл хүүхд хамгааллын ажилтан өө та санаа зовох хэрэггүй. Эхнэрийн нас барсны дараахан нөхөр нь залгаад эхнэр маань нас барчихлаа. Би хүүхдээ одоохондоо өсгөж чадахгүй байна. Та хэд түр аваач гэж биднэрт хэлсэн. Бид нар хүүг нь бол аль хэдийн авсан. Аль хэдийн асрамжлагч гэр бүлд өгсөн байгаа гэж хэлдэг. Яагаад нөхөр нь хүүгээ асрамжин газарт өгөх болсон бэ гэвэл тэр Тоняг өгснөөс хойш маш завгүй болсон. Учир нь түүний амьд даатгалын мөнгийг авахын тулд итгэвтэйгээр хөөцөлдөж байсан. Ингээд нөхөр нь даатгалын газар руу уцтаад эхнэр маань нас орсон би нөхөн төлбөрийнхөө мөнгийг авъя гэж хэлдэг. Нөхөн төлбөрийнхөө мөнгө нь $80,000 буюу тэр үедээ маш их мөнгө байсан. Одоо ч гэсэн $80,000 их мөнгө штэ. Тэгэхээр даатгалын ажилтан за тэгвэл та social security number-аа өгөөч гэдэг. За энэ бол монголоор бол баг регистрийн дугаар юм шиг байгаа. Нэг дугаар хэлдэг. Даатгалын ажилтан энэ дугаар биш байна буруу байна гэсэн чинь тийм үү тэгвэл энийг хийгээд үздэг гэж дахиад өөр нэг дугаар хэлдэг. Энэ бас биш байна гэдэг. Тэгэхээр ямар сони юм бэ гэд гайхаад дахиад нэг дугаар хэлсэн чинь даатгалын ажилтан за төр хүлээж байгаарай гэд хэсэг чимээгүй болдог. Ингээд баг 5 орчим минутын дараа эргэж утсан дээрээ ирснэ. За ойлголоо энэ дугаар бол мөн байна. Удахгүй таны мөнгө шилжиж орох болно гэж хэлээд уцаа тасалдаг. Уцаад тасалмагцсан нөхөр нь бүх ачаа бараагаа биглээд гэрээсээ цугтдаг. Яагаад вэ гэхээр хамгийн сүүлд хэлсэн тэр дугаар нь өөрийнх нь жинхэнэ овог нэрнийх нь дугаар байсан. Тэгэхээр энэ нөхөр нь хэн байсан бэ гэхээр шүүх хурлаас цухтан 17 жилийн турш эрен сурвалжлагдаж байгаа Фрэнк Флойд байсан. Social security number хэлэх үед нь даатгалын ажилтны компьютер дээр эрен сурвалжлагдаж байгаа хүн гэсэн мэдээлэл нь гарч ирдэг. Тэгэнгүүт даатгалын ажилтан тэр дорн цагдаа дуудаад эргэж ирээд өөрт нь удахгүй мөнгө шилжиж орно гэж хариулсан байгаа. Даатгалын ажилтны энэ с ิจ гтэй үйлдэлээс с ิจ авсан Фрэнк тэр дороо ачаа бараагаа аваад зогтсон. Ингэж Оклахомын цагдаа нар Тонягийн нөхөр Клэренс бол 17 жилийн турш орон зогтож байгаа Фрэнк гэдгийг мэдхээс гадна түүнийг Warren Trenton Camps гэх зэрэг нэрүүдийг сольж хэрэглэн олон газруудаар амьдарч байсныг олж мэдсэн. Энэ үед хүн Майклыг нь хүүхд хамгааллын газраас асрамжлагч гэр бүлд өгсөн байсан. Майклыг авсан асрамжлагч гэр бүлийн хоёр маш олон хүүхдүүдийг урт болон богино хугацаагаар асарч хамгаалж байгаад эцэгт нь хүлээлгэн өгөх юм уу насанд хүрээд тусдан гаргадаг байсан хосууд байсан. Гэсэн хэдий ч энэ хосууд Майклыг өсгөхөд маш хэцүү байсан. Учир нь юу вэ гэхээр Майкл сүү болон колоноос өөр юу ч идэж уудаггүй. Түүнээс гадна өөрийнх нь хүслээр ямар нэгэн зүйл болохгүй болвол жишээ нь кола ууж болохгүй шүү гэж хэлэхэд ч юм уу гинт амар ойрлж чарлан тухаараа хаан мөргө зогсолтгүй үйлдэг байсан. Үнийг нь харсан эхнэр нөхөр хоёр хүүхд хамгааллын байгууллага руу залгаад энэ хүүхэд яагаад ч зүгээр биш вэ? Ямар нэгэн сэтгцийн асуудалтай байхаа бит хоёр харж чадахгүй юм шиг байна гэж хэлдэг. Ингээд хүүхд хамгаалах газраас сэтгцийн эмч ирж Майклыг үздэг. Үзсэн эмч нь энэ хүүхдэд сэтгцийн ямар ч асуудал алхаад илүү их хайр халамж, илүү их анхаарал хэрэгтэй л хүүхэд байна гэж хэлээд явдаг. Үүнийг мэдсэн хос хоёр жинхэнэ утгаараа хайр халамж анхаарлаа Майкл дээр асгаж цутгасны ачаар Майкл өдөр өдрөөр сайжирч эхэлдэг. Хоолнд ороод кола чуухаа болдог. Түүнээс гадна үеийнхээ найзуутай найзлан нэг ч үг хэлдэггүй байсан хүүхэд хэлд орж үеийнхэнтэйгээ ижлэхэн болж эхэлдэг. Энэ хугацаанд оргон цугтаж явсан аав нь цагдаа нарт баригдан Оклахомад байдаг шоронд ордог. Энэ Оклахомад байдаг шорон нь Майклийн асрамжлагч ээж аавын гэрээс машинаар 1 цаг гаруй явхаар тийм ойрхон цайд байдаг шорон байсан. Үүнийг мэдсэн Фрэнк хүүхд хамгааллын газар руу уцтаад би 7 хоног болгон хүүхдтэйгээ уулзахыг хүсэж байна гэж хэлдэг. Ингээд хүүхд хамгааллын төвөөс та бүхэн 7 хоног болгон шорон дээр уулзалтаар очих хэрэгтэй байна гэж хэлдэг. Аргагүй ихэнд
асрамжлагч аав ээж нь Майклыг дагуулаар Фрэнк дээр очихоор болтгоо. Гэтэл Майкл аав дээр нь очих гэдэг үгийг сонсох төдийд маш их стресстэн өмнөх байсан аимшигтай ааш араншингаа гаргаж эхэлдэг. Энийг харсан хос хоёр хүүхд хамгааллын төв рүү буцаж даалгаад Майкл маш их стресстэйж байна. Энэ тушаалаа өөрчилж болох уу гэд асуудаг. Төрсөн эцэг гэх нь хүсэж байгаа бол бид нар хуулийн дагуу заавал уулзах ёстой байдгаа. Энийг өөрчлөх ямар ч арга байхгүй гэж хэлээд 7 хоног бүр Фрэнкийг Майклтэй уулзалж эхэлсэн. 4 жил шоронд хоригдсны дараа Фрэнк шоронгоос суллагдаг. Суллагдмагцаа Тонигийн амьд даатгалын 80,000 долларыг авдаг. Мөнгөтэй завтай болсон Фрэнк одоо би хүүгээ аавна гэд асрамжлагч ээж аавтай нь шүүхээр заргалтаж эхэлдэг. Асрамжлагч ээж аав хоёр нь мэдээж энэ аимшигт гэмт хэрэгтэнд хүүг өгөхгүй гэж заргалцсан. Гэтэл Фрэнк шүүхтэр хос хоёрын эсрэг хоёр хүн миний хүүд газлайтинг хийж намайг муу хүн гэж итгүүлсэн гэдэг. Итгүүлээд ах юу ахтай тий угаасаа л муу хүн байж. Аав нь амьд сэрүүн байхад хүн минь яагаад ааваас тусдаа амьдрах ёстой гэж химээ заргалцсан. Шүүхээс ямар шийдвэр гаргасан бэ гэхээр ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр болсон. ДНХ-ийн шинжилгээний хариугаар аав хүү хоёр байх магадлал тэг хувь гэж гардаг. Тэгэхээр Фрэнк Майклийн эцэг нь биш байж таарсан. Гэсэн ч Фрэнк бууж өгөөгүй. Миний албан ёсны эхнэрээс төрсөн цагаас нь эхлэн өсгсөн би яахаар аав нь биш байдгийг би заавал хүүгээ авахулна гэж үргэлжлүүлэн заргалцаар байсан. Үүнээс гадна шүүхтэр ялах магадлал ихсэхийн тулд ажилд ордог. Ямар ажилд орсон бэ гэхээр нэгэн орон сууцны хамгаалагчаар ажилд ордог. Энэ ажилд орсныхаа дараа Фрэнк тэр орон сууцандаа амьдардаг. Гэри Фокс гэдэг нэртэй 20 настай эмэгтэйд дурлаж орхидог. 1994 оны 7 сарын 4-ний өдөр буюу Америкийн тусгаар тогтнолын өдрөөр Гэри найзынхаа гэрт очин хөвжөлддөг. Тэгээ хөвжөлдөж байж байгаад шөнийн 3 цагт гэртээ харахаар болтгоо. Энэ үед Гэригийн толгойд нэгэн сахилгагүй санаа төрдөг. Гэри тэр өдөр найз залуутайгаа хамт явж байсан ба найз залуудаа ингэж хэлдэг. Би эндээс гүүгээд гэртээ харих. Эсвэл чи доошо зогсоол руу буугаа машинаа хасаагаад гэртээ очиод зогсоол машинаа тавиад гэрлөө орж ирэх хоёрын хэн нь илүү хурдан байхыг үзьгээд гүүгээд явцдаг. Гэтэл Гэри төрүүлээд гэртээ ирдэг. Гэрийнхаа хаалгыг онгойлгоод ортол гэр дотор нь байрных нь хамгаалагч Фрэнк зогсож байдаг. Нэг гартаа тэрний дотор хувцсыг нь бариад үнэрлэлсэн, нөгөө гартаа хутаг барьсан зогсож байдаг. Гайхсан Гэри ойрлж чамжаагүй байтал Фрэнк түүнийг барьж аавн ноцолдож эхэлдэг. Ноцолдож байх хугацаанд хэд хэдэн удаа Кэрийг хутгалдаг. Энэ хооронд найз залуу ч гэсэн гэртээ хурж ирээд хаалгаа онгойлгодог. Найз залууг нь харсан Фрэнк гарч цогтох гэсэн боловч найз залуу нь түүнийг хаалган дээр барьж авч цогсоогоод Кэрийг цагдаа дууддаг. Ингэж Фрэнк дахин баривчлагддаг. Хууль бусаар айлд нэвтэрсэн, хүчирхийлүүлсэн хэрэгээр баривчлагдсан хэдий ч 80,000 доллартай болсон Фрэнк барьцааны мөнгө төлөө шүүх хурлалт суллагддаг. Хүүхэд асрах эрхийн төлөөх шүүх хурал дээр ялах магадлал нь тэг хувь болсноо мэдсэн Фрэнк шүүх хурлаас 2-7 хоногийн өмнө 5 настай Майклийн сургууль дээр нь явж очдог. Өмднийхөө ард гар буунуусан Фрэнк сургууль руу явж ороод шууд сургуулийн захирал Джеймсийн өрөө рүү ордог. Джеймс бол 50 орчим насны том биетэй эрэгтэй байсан. Та хэн бэ, ямар хэрэгээр ирээвэ гэхэд Фрэнк шууд буугаа гаргаж ирэн тулгаад би хүүгээ авахар ирлээ, та надад туслах хэрэгтэй. Би өнөөдөр энд өгсөн ч харамсааргүй хүн, харин та өгөхөд бэлэн үү? Хэрвээ надад туслахгүй бол би таныг алах болно гэж хэлдэг. Ингээд Джеймс Майклийн анги руу явж очдог. Майкл дээр очиод цүнхээ авчих багштайгаа хамт нэг тийш явах хэрэгтэй байна гэж хэлдэг. Энэ хэдийгээр хүүхдээ болгоод тусалж байгаа хэрэг боловч маш олон хүүхдүүд хичээллэж байгаа. Сургуулийн захирал хүний хувьд солиотыг гэмт хэрэгтний эсрэг хийж болох цорын ганц үйлдэл нь байсан бах. Захирал Джеймс энэ хоёрыг явуулсны дараа цагдаа дуудана гэж төлөвлөжсэн бах. Гэтэл Фрэнк энэ төлөвлөгөөг нь ч гэсэн аль хэдийн ботцсон байдаг. Буу тулган явж Джеймсийн машинд суугаад явдаг. Явж байгаад нэгэн ойн цахад ирдэг. Тэгээд Джеймсийн машинаас буулгангуудаа ойд байгаа нэг модон дээр скотч сулгаж байгаа хүлж орхиод аманд нь скотч нагаад яваад өгдөг. 50 гарсан том биетэй хүн скотч суусан байдалтайгаар мэдээж удаан тисэж чадахгүй маш их хөлсөнд гоожж цовж эхэлдэг. Харин энийх нь ачаар хөлсөнд нь орсон амных нь скотч нь хулраад унцдаг. Ингээд Джеймс туслаараа авраараа хүн байна уу гэд ойрлж эхэлдэг. Удалгүй хэдэн цагийн дараа хажуугаар нь өнгөрч явсан хүн түүнийг олоод цагдаа дууддаг. Цагдаа ирмэгц Джеймс шууд л Майклыг барьцаалгацсан гэдгийг нь бол хэлдэг. Аимшигт гэмт хэрэгтэн хүүхэд барьцаасан хэрэг учраас FBI-хан энэ хэрэгт оролцож эхэлдэг. Энэ хэргийг хариуцаж авсан FBI агентийн нэр нь Джо Пич Патрик байсан. Хэргийг хариуцж амгацаа Джо телевиз болон сонин хэвлэлүүдээр Фрэнк, Майкл, Тони 3-ын зургийг нийтлэн
энэ 3 хүнийг таньж мэдэх хүн холбоо барина уу? Хөрөн болох энэ хүн хүүхдээ хулгайлаа цуцаан гэдэг мэдээллийг засаж эхэлдэг. Энэ үед Оклахомад байдаг Jennifer нэртэй нэг эмэгтэй оройн холоо өдөө сууж байтал ээж нь гинтл Jenny тэр Sharon биш үү гэд орилж эхэлдэг. Гүйч телевизээр хартал түүний багын найз Sharon-ы зургийг Tonya гэдэг нэрээр гаргаж байдаг. Jenny маргааш нь шууд Оклахома руу нисэн очиж Joe-тай уулздаг. Ахлах сургуулийн найз охинтойгоо авахулсан зургнуудаа үзүүлэн та нарын хайгаад байгаа хүн чинь энэ хүн мөн бидтэй гэж хэлдэг. Гэтэл тэр нь Tonya-гийн зураг мөн байдаг. Энэ үед Jenny маш цочрдмор үннийг Joe-д хэлдэг. Тэрний юу вэ гэхээр энэ хүн бол ерөөсө Tonya гэдэг хүн биш, Sharon Marshall гэдэг нэртэй эмэгтэй. Түүний нөхрөн гэд хайгаад байгаа хүн чинь түүний нөхрөн биш, аав нь болох Warren Marshall гэдэг хүн гэж хэлдэг. Tonya нас орохдоо 20 настай байсан ба төрсөн оныг нь бодоод үзэхээр 1969-с 70 оны хооронд төрсөн байх ёстой гэж тооцоолдог. Гэтэл Frank 1963 оноос 1973 оны хооронд 10 жил шоронд суусан байдаг. Тэгэхээр Tonya-г төрөхөөс 5-6 жилийн өмнөөс 3 нас хүртэл шоронд суусан хүн яагаад ч түүний аав байх боломжгүй гэдгийг бол олж тогтоодог. Энэ хүртэл сонссон хүмүүс бол аль хэдийн гадарлсан бах. Энэ Tonya гэдэг эмэгтэй бол 5 настайдаа хойд эцэгтэй хулгайлагдсан Susan охин байсан. 5 настай Susan-ыг анх хараад л түнд дурлсан Pedofil Frank ээж нь 30 хоногийн баривчилгаанд байх хугацаанд нь 2 дүүгийн асамжин газар өгөөд Susan-ыг авч цугтаасан байдаг. Susan-д чиний ээж чинь нас барсан. Одоо чамайг харж хамгаалах хүн надаас өөр байхгүй гэд хамтдаа амьдарч эхэлсэн. Susan-ыг хулгайлсан Frank янз бүрийн мужуудаар дамжин явж янз бүрийн өөр нэр хэрэглэн амьдардаг байсан. Тухайн үед болохоор одоогийн шиг бүх иргэний мэдээллийн систем, хурууны хэ, нүр царай зэрэг мэдээлэлтэй тийм дата байгаагүй. Бичгийн машинаар бичсэн баримтан дээр зургийг нагаал явуулдаг тийм үе байсан. Тийм болохоор нэр регистрийн дугаар зэрэгээс солилон явахд бол түүнд ямар ч асуудал гардаггүй байсан. Ингэж яваад Susan Sharon Marshall нэртэй болж харин Frank Warren Marshall нэртэй болж Georgia-д сурсан. Энэ үед зуны цэцлэнд амарч байсан Jenny Sharon-тэй танилцсан. Анх Sharon зуны цэцлэнд амархаар ирэх үедээ хитрхи хөрхнөөс болоод бүх хүүхдийн анхаарлын төвд орж исэн. Jenny-тэй танилцаад тэр хоёр ч гэсэн маш хурдан дотн найзууд болж эхэлсэн. Sharon маш хөөрхнөөс гадна бүх хичээлдээ сурдаг үлгэр жишээс сурагч байсан. Танилцаж дотносныхоо дараа Sharon Jenny-д өөрийнхөө тухай ингэж ярьдаг. Намайг 5 настай байхад ээж минь нас барсан, аав минь намайг ганцаараа өсгсөн. Би том болоод сансрын инженер болох мөрөөдөлтэй. Тийм болохоор хичээлээ маш сайн хийх хэрэгтэй. Би хичээлээ тараад 4 цагаас өмнө заавал гэртээ харьдаг. Гэртээ хараад аавыгаа ажиллаад тарж ирэхээс өмнө хоол ундаа хийж гэр орноо цэвэрлээд байж ах хэрэгтэй байдгаа гэж ярьдаг. Энэ яриаг нь сонссон, эв ингээ айлд өссөн энгийн нэгэн охин Jenny-гийн хувьд Sharon маш ухаалаг хэрсүү том хүн шиг болсон охин юм шиг санагдаад түүнтэй бүр ихээр найзлахыг хүссэн байдаг. Цуслангийн сүүлийн өдөр болж найзууд салах болох үед Jenny Sharon-той байнга холбоотой байхыг хүссэн учраас чи надад дугаараа өгөөч би чам руу залгаж бай гэж хэлдэг. Гэтэл Sharon аав намайг гэрийнхээ утасны дугаарыг хүнд өгч болохгүй гэж хэлдэг юм аа. Би чамд туцаах боломжгүй гэдэг. Тэгэхээр Jenny за тэгвэл би чамд утасныхаа дугаарыг өгчий чи над руу залгаарай гэд өөрийнхөө дугаарыг өгдөг. Туслангаас гэртээ хайрсныхаа дараа Jenny Sharon-ыг өөрлөн залгах болов гэл өдөр бүр хичээлээ тарж ирээл утас руугаа хараал хүлээгээд идэгэсэн. Гэтэл нэг ч залгадаггүй. Жохоо урам нь хугарсан Jenny гинт ээжт нь туслангийн танилцуулга ном байсныг санаад тэр номыг нь эргүүлээд үзтэл тусланд амарсан бүх хүүхдүүдийн нэр болон утасны дугаар нь бичээстэй байж байдаг. Түүн дээрээс Sharon-ы утсыг олоод Jenny шууд залгадаг. Sharon утсаа авдаг. Тэгэхээр сайн уу Sharon би Jenny яна чи яагаад над руу залахгүй байгаа юм бэ гэсэн чинь Sharon маш их сандарсан хоолойгоор Jenny чи яаж миний дугаарыг мэдсэн бэ? Яг ч над руу залгасан юм бэ гэхдээ зэрэгцэн араас нь нэг эрэгтэй хүн чи яах гэж хүн утасныхаа дугаарыг өгж байгаа гингүүтээ шууд утсыг нь тасалчдаг. Ингээд Jenny маш их сандран яана Sharon надаас болоод аавд загнуулчих шиг боллоо гэж гэмшээд байж тал удалгүй эргэд Sharon өөрлөн залгадаг. Тэгснэ би чамайг сая туслан танилцсан найз маань гэдээ аавдаа хэлсэн чинь аа маань намайг чамтай найзалж болно, холбоотой байж болно гэж зөвшөөрсөн гэд маш баяртайгаар ярьдаг. Ингэж Jenny Sharon хоёр үргэлжлүүлэн найзлан бие биентэйгээ холбоотой байх болсон. Энэ хугацаанд Sharon хэд удаа Jenny-гийн гэрт ирж хоондог. Ухаалаг найрсаг сайхан сэтгэлтэй Sharon Jenny-гийн эцэг ихэд ч гэсэн маш ихээр таалагддаг. Мэдээж охиноо ганцаараа үдий зэрэгтэй өсгсөн учраас аав ч гэсэн сайн хүн байдаг байхаа гэж боддог гэсэн. Гэтэл нэг өдөр Jenny-гийн гэрт
Шэроныг хүргэж ирэх үед нь аавтай нь анх удаа уулздаг. Аавтай нь уулзахад аав нь Женигийн эцэг гэхэд бүр огт таалагдаагүй. Ягаад гэхээр шууд гэрт нь орж ирэнгүүтээ гэрчинцтэй ямар гоё юм бэ? Ийм гоё гэрт амьдардаг юм чинь хангалттай их мөнгө олдог бах та. Танаа засварж янзлуулах юм байхгүй зү? Байгаа бол надад хэлээрээ. Хандийн мэн гэд хөнгөлтөөр хийж өгч чадсан шүү гэдэл эхэлдэг. Энэ үйлдэлд нь гайхаад байж байтал Шэроны аав нь Женигийн аавыг нь хоёулаа уулзах гадагшаа дууддаг. Гараад иртэл та надад мөнгө зээлээж ганцаараа охиноо өсгдөг болохоор жоохон мөнгөний гачигталд ороод хэцүү байна гэд анх удаага уулзч байгаа хүнээсээ тэгж асуудаг. Энэ хүнтэй орооцолтоод дэмий юм байна да гэж бодож эхэлсэн байсан Женигийн аав нь өө надад ямар нэгэн мөнгө авах вэ? Ямар ч мөнгө авахгүй гэж тэгдэг. Тэгсэн чинь талаар даачтай ийм гой байранд амьдардаг гэж ямар ч мөнгөгүй байх гэж юу ийдээ. Үнэхэр хэцүү байгаа болохоор л гуйж штэ гэл тэгдэг. Тэгсэн чинь Женигийн аав нь өөст нэг ч төгрөг байхгүй өстө тийм байхгүй та зүгээр одоо яв гэж баг хөөхөн шахуу Шэроны аавыг гэрээсээ явуулдаг. Гэртээ орж ирээд Жениг дуудаад ингэж хэлдэг. Шэрон манад хизээж хамаагүй хүссэн үедээ хүссэн хугацаагаараа ирж болно. Харин чи Шэроны гэрлөө хизээж очиж болохгүй шүү гэж хэлдэг. Энэ үед нь Жени за ойлголоо гэж хэлсэн боловч хэдэн 7 хоногийн дараа Шэрон Жениг чи манай гэрт гончлоо гэж гуйдаг байгаа. Яг тэр үед нь Жениг аав томилтоор явчихсан эзгүй байсан учраас Жени ээжигээ гуйж атгасаар байгаад Шэроны гэрт хонохоор болтгоо. Гэрийнхэн ойролцоох нэг хоолны газарт хоол идэд байжсэн чинь Шэроны аав Ворон нь гурлаа өнөдөр эндээс холгүйхан байдаг нэг бааранд орох уу гэж хэлдэг. Тэр үед Жени 15-тай, Шэрон 16-тай байсан. Тийм болохоор Жени амар гайхаад юу вэ би ерөөсөө тийм газар орж үзэж байгаагүй штэ гэсэн чинь Ворон Шэрон чи хэлэлтэй сорилтой байх бах та тий гэсэн чинь Шэрон Жени рүү харж яснаа. Үгүй аваа Жени тэр сонирхолтой байхгүй байх байхаа гэдэг. Тэгсэн чинь Ворон за тэгвэл та хоёр данс клубд орж бүжиглэх юм уу гэж асуудаг. Харин энэ үед Жени үнэхээр сонирхолтой санагдаад нэр тэгж болох юм уу тэгвэл тэгэл та гэдэг. Тэгсэн чинь Ворон болохгүй яах вэ? Надад хамгаалагчлагийн таньдаг данс клуб байгаа. Тийшээ би та хоёрыг оруулаад үе гэж хэлдэг. Тэгсэн чинь Жени одоо ингэж ийм өмссөн байгаа хувцастайгаа яваад орох зүгээр үү гэсэн чинь чи санаа зовлтгүй. Шэрон клубд орохдоо өмсөх зөндөө гой хувцснууд байгаа. Чи тэднээс сонгоод өмсчих гэж хэлдэг. Ингээд энэ гурав тэдний гэрэл очтгоо. Очингуудаа Шэроны хувцсан шүгээг онгойлгож үтсэн чи Жени дахин нэг удаа шоконд ордог. Яагаад вэ гэхээр Шэроны хувцсан шүгэн дотор насанд хүрэгчдийн дотор хувцас лонжери маш олноор өрөөтэй байждаг. Тэднэр дундаас нь Франк нэг хувцас гаргаж ирснэ. Жени чи энийг өмсчих, харин Шэрон энийг өмсчих гэд хувцсыг хүртэл сонгож өгдөг. Ингээд энэ гурав данс клуб руу явдаг. Данс клубд орсныхаа дараа Жени Шэроны дахин нэг өөр төрхийг нь хардаг. Шэрон ийм нөхцөл байдалд маш олон удаа орж байсан юм гэмээр маш сайн бүжиглэж ордож ирсэн эрэгтэйчүүдтэй аль гүтэн сэтгэнэж эвтийхэн аргаар тэднээс холтон зайлах гэх мэтлэнгээр ямархуу байдлаар бие авч явах маш сайн мэдчихсэн. Харин энэ үед Ворон тэр хоёрын бүжиглэн ирчүүдийн анхааралд өртгийг нь хараад сууж байсан. Гэртээ ирээд хоёр охин хувцас солиод Шэроны өрөөнд байж байдаг. Өрөөч гэжтэй ер нь бол том өрөг хөшгөр тусгаарлсан тийм нэг буланд хоёлаа хувцас солиод баг нүцгэн шахуу зогсож байдаг. Мэдээж 10 настай охтууд юм чи хоорондоо юм ярьж инээлтэл шугалтаж байтал Франк гинт хөшөөнийн орж ирээд юунд ойролцоод байгаа чимэг байгаач гэж хашгирдаг. Энэ үед Жени Франкийг хартал гартаа буу барьчихсан тэр хоёр руу тулгаад байж байдаг. Шоконд орсон Жени аргашаа хурч байгаа бүдрээд унцдаг. Гэтэл Франк Жениг хар шоолж инээжсэн гараа авчдаг. Харин Шэрон Жени чи хайсан уучлаарай манай аав зүгээр тоглож байгаа маа манай аав заримд тоглоомоо ингээ хэтрүүлээд идэг юм аа чи битээ агаараа уучлаарай гэд түүнийг тайвшруулдаг. Удалгүй өмнөд гад хөвтөжсэн хоёр охины өрөөнд Франк дахин орж ирдэг. Тэгснэ Жениг чи доошоо хараад хөвтчихээ гэснэ хажууд нь Шэронтой Эрими харьцаанд орж эхэлдэг. Энэ бүхнийг 15 настайдаа нүдэрээ харсан Жени асар их траума авдаг. Ээжээсээ гуйсараагаад гэрт нь очисон болохоор ээжтэй ч хэлж чадаагүй. Томилтоор явсан хойгуур нь эзгүүчлэн айлт хонсон болохоор аавдаа ч хэлж чаддаггүй байсаар насанд хүрсэн байдаг. Харин маргааш өглөө нь Шэрон Жени дээр ирээд чи надад санаа зовлтгүй би зүгээр байх болно гэж хэлдэг. Гэсэн ч тэр өдрөөс хойш Жени дахиж хизээч Шэроны гэрт очиагүй. Шэрон Жени хоёр найзууд хэвээрээ байсаар сургуулаа төгсөх болдог. Маш их хичээн суралцсны ачаар Шэрон сургуулаа төгсөхдөө хүссэн сургуультай хүссэн мэргэжлээрээ орж чаддаг. Дээрээс нь бүр 100% тэтгэлэгтэйгээр энэ мэдээг сонссон бүх найзууд нь болон ангийнхан багш нар нь Шэронд баяр хүргэж амжилт хүсэж байсан. Аав Франк ч гэсэн энэ үед маш их баяртай байсан. Гэтэл нэг өдөр Шэрон Жени рүү залгаад уйлж эхэлдэг. Жени яасан бэ? Юу болсон бэ гэж гайхсан чинь би жирэмсэн болчихжээ гэд уйлдаг.
маш их цочртод байж байтал би одоо их сургууль сурч чадахгүй болсон. Намайг жирэмсэн болсныг мэдсэн аав чам шиг ийм амтан их сургуульд сурах ирэх байхгүй гэж загнасан. Тэгээ бит хоёр эндээс нүүхэр боллоо гэж хэлдэг. Хаашаа нүүх гэж байгаа юм бэ гэсэн чинь Аризона руу нүүн тэгээд хүүхдэд төрүүлээд асрамжин газар өгөхөр болсон гэж хэлдэг. Яг л хэлсэн ёсоор нь тэр хоёр Аризона руу нүүж Шэрон хүүхдэд төрүүлээ асрамжин газарт өгдөгөө. Хэдэн Шэрон Аризона руу нүүсэн ч Жэнитэй холбоотой хിവэрл байсан. Тэгж байгаад нэг удаа тэдний гэрт хэд хонохоор ирдэг. Гэхдээ маш хөвгөлтэй байсан Шэрон буцах өдрөө гинтл барааж эхэлсэн. Тэгснээр Жэнигийн ээж аавд хандан би танаг гэрт амьдарч болох уу? Би энд үлдэж болох уу гэж асуудаг. Жэнигийн ээж аав хоёр нь тэглэхгүй яг Шэрон мэдээж чи манад хүснээрээ амьдарч хүснээрээ байж болно. Хамгийн гол нь чи ааваасаа зөвшөөрөл авах хэрэгтэй. Аав чинь зөвшөөрөх юм бол бид нар ол чамааг амьдруулахад ямар ч асуудал байхгүй гэж хэлдэг. Мэдээж аав зөвшөөрөхгүйг мэдчихсэн Шэрон за тэгвэл ямар ч аргагүй байна да гэд буцаар болтгоо. Гэрлүүгээ харахад автобусаар 3 цаг явдаг газарт амьдардаг байсан. Арай насанд хүрч амжаагүй байгаа Шэроныг 3 цаг ганцаарнгийн авуулахыг хүсээгүй Жэнигийн ээж хоёр нь түүнд онгоцны билет худалдаж авч өгөөд онгоцны буудлын руу гаргаж өгдөг. Онгоцны буудлын руу явах замдаа Шэрон нэг ч зогсолтгүй уйлсаар явдаг. Энэ төрх бол Жэнигийн аав ээж болон Жэнигийн хамгийн сүүлд харсан Шэроны төрх байсан. Тэр өдрөөс хойш холбоо тасарсан Шэроныг Тоня гэдэг нэрээр телевизэн мэдээгээр олж харсан нь тэр байжээ. Жэнигийн ээж аав хоёроос гэртээ амьдруулаач гэж гуйсан нь бол шалтгаантай байсан. Яагаад вэ гэхээр энэ үед Шэрон жирэмсэн байсан буюу Майклыг тэжээсэн. Үүнээсээ болоод аавтайгаа хамт Аризонагоос нүүж Флорида руу явхаар болсон байсан үеэгаа. Ингээд Флоридад очоод стрип клубт ажилд ордог. Тэр үед хамгийн анх ажилд орсон стрип клубын зохион байгуулагчийн эмэгтэйг нь Хедер гэдэг нэртэй байсан. Энэ өдрөөс эхлээд Фрэнк нэг ч ажил хийхээ болсон. Шэроны стрип клубт ажиллаж олж ирсэн мөнгөөр амьдарч эхэлсэн. Фрэнкийн хийж байгаа үйлдэлүүдээс бүр хамгийн байж боломгүй нь охиныхоо ажилдаг стрип клубт охинтойгоо хамт ирдэг байсан явдал нь мэдээж охиноо стрип клубт ажилдаг гэдгийг мэддэг ээж аауд зөндөө их байдаг. Мэдсэн ч мэдээгүй царайлдаг. Эсвэл за яг залуу сайхан байгаа дээр олигтойхон мөнгө олоод аав гэж бодоод нүдэн анаад өнгөрөдөг эцэг эхүүд байдаг хэдий ч охиноо ирчүүдийн өмнө нүцгэлэн бүжиглэж байгааг хараад суудаг эцэг их нэгч байдаггүй байсан болохоор тэнд ажилдаг ажилчид Фрэнкийг хараад бүр шоконд ордог байсан. Ганц охиноо үзээд суугч биш түүнийг үзэн суугаа ирчүүдээс ийм ажил хийхэд энэ арай жоохон жижиг хөвгтөд санагдахгүй байх хөвхийн жоохон томруулсан дээр шүү гих мэтчлэн хачаач юм ярьдаг байсан. Шэроны ажилдаг энэ клуб нь тэр үедээ нэлээд нэр алдартай клуб байсан. Зохион байгуулагч Хедрээр дамжуулаад мөнгөтэй баян хүмүүс бүжигчдийг нь хувийнхаа үйлчлэгт урьдаг байсан. Баяжууд үйлчлэгт очих юм бол тэр үйлчлэгт очсон хүмүүс бүжигчдийн гарт огт хүрэхгүй зөвхөн үзэлбэр маягаар үзнэ. Илүү дутуу юм нэхэд шаардахгүй гэсэн тийм гэрээтэйгээр бүжгэлдэг байсан. Мөн энэ хувийн үйлчлэгт орсон бүжигчид мөнгө бас нэлээд сайн олдог байсан. Үүнийг сонсон Фрэнк Хедер дээр ирээд чиний зохион байгуулдаг хувийн үйлчлэгийн тухай би сонссон. Чи яаж ижаа манай охиныг тэрэндээ оруулаад өгч болох уу гэж гуйдаг. Нэг удаа Шэроныг баячуудын хувийн үйлчлэгт дагуулж явдаг. Үйлчлэг дундаа ороод явж байсан чинь үйлчлэгийг захиалсан захиалагч нь Хедер дээр ирснэ. Хедер чи хүмүүсээ яаж сургадаг юм бэ? Чиний нэг бүжигчин чинь миний зочдыг доромжлоод байна гэж хэлдэг. Хедер юу болоод ам болоо гэд гүгөд очтол Шэрон 0 уур зогсцсон хажуугаар нь явсан ирчүүдэд $50 нэг удаа гэж зогсож байдаг. Хедер шууд Шэроныг дагуулan явж гараад чи юу хийгээд байгаа юм бэ? Энэ үйлчлэг бол өндөр зэрэглэлийн үйлчлэг гэж би чамд хэлээ зтэй. Яах гэж юм хийгээд байгаа юм? Чи хангалттай мөнгө авч байгаа зтэй гэж загнадаг. Тэгсэн чинь карманаас хатаг дүрэн бэлгэвч гаргаж ирснэ. Аав намайг ингэрэг гэж хэлээд энэ бэлгэвчнүүдийг авч өгсөн гэж хэлдэг. Энэ стрип клубд ажилд орохдоо Шэрон жирэмсэн Майклыг тэжээсэн гэж хэлжсэн шүү дээ. Баг багаар гидсэн томорч ирснээр хамтран ажилдаг бүх хүмүүс нь түүнийг жирэмсэн гэж мэдсэн. Нэг өдөр Хедер түүнийг өрөөндөө дуудан оруулж ирээд Шэрон чиний хүүхдийн эцэг чинь чиний аав уу гэж асуудаг. Тэгсэн чинь Шэрон үгүй ерөөс тийм биш гэж хариулдаг. Тэгтэн Хедер Шэрон чи санаа зовлтгүй энд байгаа охтуудаас чиний тулсны тулсан охтууд зөндөө байгаа. Шаардлагатай бол бид нар бүгдээрээ чамд туслах болно. Чи үнэнээ хэлж болно гэдэг. Тэгтэн Шэрон яг үнэндээ бол энэ миний төрсөн эцэг биш ээ. Миний хойд эцэг байгаа. Намайг баг багаас маань эхэлж хүчрхийлдэг байсан. Гэтэ энэ хүүхэд бол тэрний хүүхэд биш гэж хэлдэг. Хедер Шэрон сайн сонс. Одоо хоёулаа цагтаа дээр очиж энэ тухай мэдгтээ. Энд байгаа бүх хүн чамайг гэрчлэхэд бэлэн байгаа. Чи энийг зогсоох ёстой гэж хэлдэг. Гэтэл Шэрон шууд нулимсаар ч босч ирснэ. Игчээ тэг хэрэггүй. Та манай аавыг ямар амир хүн гэдгийг мэдэхгүй байна. Тэр хэдий шоронд орсон ч хүн хөслөөч болохоор намайг алуулж чадна. Та өнөөдөр сонссон юм огт сонсоогүй гэж бод. Юу ч хийх хэрэггүй гэд гуй ханхааруулах хоёрын хооронд хэлээд гараад явцдаг. Үүнээс гадна Шэрон Хедерт бас нэг юм хэлсэн нь хэдий тэр намайг багаас нь хүчрхийлж ирсэн ч гэсэн одоо тэгхээ болсон гэж хэлдэг.
Энэ үг нь бол үнэн байх гэж бодож байгаа. Яагаад гэхээр педофил гаж донтонгууд хүүхэд насанд хүрээд юм уу эсвэл өсвөр наснд очоод өөрчлөгдөн нялх төрхөө алдах үедээ дур булаам санагдах болдог юм шиг байна. Урд нь нөгөө миний ярьж байсан Стивний тухай хэрэгдэрч гисэн Стив нь 15 нас хүрсэн чинь аав нь дур булаам байхаа болсон гэд өөрчилж хүүхэд тулгаалах гэж оролддог штеп. Яг тэр шиг тэгэхээр ийм үг бол үнэн байх гэж би бол итгэж байна. Хедерч за ойлголоо гэж хэлсэн ба Шэроныг өхөн өгтөл энэ нууцыг нь хадгалсан байдаг. Шэроны хэлсэнчлэн Шэрон аавынхаа дурыг хүргэхэ болсон учраас Фрэнк түүнийг мөнгөний машин болгон ашиглахаар шийдсэн юм шиг байна. Тэгээд хүү Майклаар нь барьцаалан түүнийг стрип клубт ажиллуулан түүний олсон мөнгөөр нь амьдардаг байсан. Үүний нотлохын зүйл нь юу вэ гэхээр Шэрон хосолд ороод эмнэлэгт ирэх үед нь эмчнэр биеийг нь шалгах үед хөх болон өгзөгний мэсцэлд оруулсан байсан. Энэ мэсцэл нь ямар мэс засалж яаж мэсцэл хийхээр ингэж хийдэг байна гэмээр бүр аимшигтай мэс засал байсан. Мөнгөний машин болон ашиглах гэж байгаа Шэроноос мэсцлийн мөнгө хүртэл харамлан юу ч чадахгүй бүгдийг хийдэг гэдэг худлаа эмчнэрээр мэс засал хийлгсэн юм шиг байгаа. Мөн Шэрон өвдөлт өгөө төрх эмнэлэг рүү явах хүртлээр ажиллаа хийснээс гадна хүүхдээ төрүүлээд 7 хоногийн дараа гэхэд ажилдаа иргэн орсон. Жирэмсэн эмэгтэй стрип клубт ажилладаг гэхээр гайхаж магадгүй. Гэхдээ ийм үзэлбэр үзэх дуртай хүмүүс бас байдаг гинэ. Хүүгээ төрүүлчихэд стрип клубт үргэлжлүүлэн ажилласаар байх үед нь Шэрл гэдэг нэгэн Итали гаралтай, үзэсгэлэнтэй гоолыг биетэй хөгжилтэй зантай 19 настай нэгэн охин ажилд ордог. Энэ охин жүжигчин болох мөрөөдөлтэй охин байсан ба орж ирмэгцээ Шэронтэй найзууд болтгоо. Шэрон, Фрэнк, Майкл гурав тэр үедээ нэг контейнер хауст амьдардаг байсан. Хажуу айлынх нь 15 настай Мишель гэдэг нэгэн охин Майклыг харж өгдөг цагийн ажилтан хийдэг байсан. Тэр Мишель охин Шэрл хоёрт маш дуртай байсан. Яагаад гэхээр маш үзэсгэлэнтэй хөөрхөн эгчнэр сайн Мишель гэд өөрийг нэмхаарад байх нь өөрт нь маш гоё санагддаг гэсэн. Өдөр Мишель Майклыг хараад гэрт нь байж байхдаа уйдаад тэдний гэрт байсан видео тейпнуудыг үзэж байгаад нэг тейпийг тоглуулдаг. Тэгсэн чинь тэрэн дээр нь өөрийнх нь дуртай хоёр эгч болох Шэрл хоёр нүг нүцгэн далайн хэрэгтэйгээр гүйж байгаа бичлэг гардаг. 15 настай охин нүцгэн эгч нарыг хараад цочирдсан хэдий ч түүний араас бүр цочирдсан зүйлс гардаг. Энэ бичлэг хийж байгаа хүн Фрэнк байсан ба тэр хоёрыг одоо хоорондоо тэрвэрлэлт одоо би бинийгээ ээл гэх мэтчлэн зааварчилгаа өгөн бичиж байсан. Яг энэ бичлэгийг тавих үед нь Фрэнк бас хажууд нь байсан ба энэ бичлэгийг тавьчихна гэж бодоагүйсэн Фрэнк ч гэсэн цочирдсан сандардаг. Ингээд Мишель захаа би ингээ хариада Майкл унтсан юм чинь гэд гарах гэсэн чинь Мишель байж энэ бичлэг зүгээр жүжиг байсан шүү. Шэрл насанд хүрэгчдийн кинонд жүжигчнэр оролцох гээд кастингийн зорилгоор энэ бичлэгийг нь хийсэн юм а. Энэ тухай ямар ч хүн хэлж болохгүй шүү гэж хэлээд явуулдаг. Энэ ч бас үнэн байсан. Шэрлийг жүжигчин болох мөрөөдөлттэйг мэдсэн Фрэнк надад таньдаг хүн байгаа би чамд зурчилж өгье. Тэхийн тулд ямар ч гэсэн чиний бичлэг хэрэгтэй болох байх гэж хэлээд хийсэн бичлэг байсан. Жүжигчин болоход тусалж өгнө гэсэн Фрэнкэд итгэсэн Шэрл тэдний гэрээр орж гарч явж байгаад нэг удаа Фрэнкт хүчндүүлэхээ шахдаг. Тэгээд энэ ч гаж донтой новширсан байждаг гэдгийг мэдээд өөрийг нь хуурч бичлэхээс нэг хүртэл ойлгодог. Ингээд за би ямар ч гэсэн чамаас өшөөгөө авандаа гэж боддог. Яаж өшөөгөө авт юм блэ гэж бодож байснаа нэг арга олтгоо. Тэрний байсан бэ гэхээр Шэрон цалингаа байнга бэлэн мөнгөөр авдаг учраас түүнийг нь орлого гэж бүртгүүлэлгүй Фрэнк улсаас тэтгэмж авдаг байсан. Тэгэхээр Шэрл тэтгэмжийн газар руу салгаад энэ тухайн нь мэдээлчдэг. Ингээд Фрэнк тэтгэмжээ хасуулдаг. Үүнийг Шэрл хийснийг мэдсэн Фрэнк Шэрлтэй хэрэлдээ түүнийг цохиж цотох гээд машины зогсоол дээр байж байхад нь хедер олж хараад тэр хоёрыг салгадаг. Айсан Шэрл шууд машиндаа суугаад тэр газраас явсан байдаг. Энэ өдрөөс хойш Шэрл дахиж харагдаагүй. Хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр найзынхаа гэр бүлд хийсэн муухай үйлдэлээсээ ичээд өөр газар руу нүүсэн байхаа гэж бодсон байдаг. Энэ өдрөөс хойш нэг худалгүй Шэрон, Майкл, Фрэнк гуравч гэсэн тэр газраас нүүсэн. Ингээд Оклахомод ирж Шэрон Тони нэртэй болж Фрэнк Клэренс нэртэй болоод эхнэр нөхөр хүү гурав болон амьдарч байгаад Тони тэр газраа автослоор нас орсон байна. Майклийн барьцаалагдсан хэргийг судалж байсан Жон мөрдөгч энэ бүхнийг олж илрүүлдэг. Энэ үед Жон Фрэнкийг барих нэг аргыг олдог. Хэрэгүүдийг мөрдөн судлаж байгаад Фрэнк Жоржиа, Флорида, Алабама, Оклахома, Кентаки гэсэн газруудаар тойрон эргэлдэж хэд хэдэн нэрийг цойлж ашигладаг байсан гэдгийг нь олж мэддэг. Яг одоо мөрдөгдөн цугтаж байгаа учраас шал танихгүй газар руу бол явахгүй. Энэ газруудынхаа аль нэг рүү явна. Мөн шин бичиг баримт үлдэх хугацаа байхгүй учраас хуучин нэрнүүдээс аль нэг нь сэргэн хэрэглэнэ гэдгийг нь тооцоолсон. Америк жолооны үнэмлэхгүй болвол амьдрах аргагүй гэдгийг мэддэг байсан Жо түүний урд нь оршин сууж байсан бүх газруудын жолооны үнэмлэх захиалгын төв рүү
ашигладаг байсан бүх хуурамч нэрнүүдийг нь бичээд энэ нэрнүүд дээр жолооны үнэмлэх захиалга орж ирвэл мэдэгдэрэй гэдэг. Их удалгүй Кентакигийн жолооны үнэмлэх болгодог газраас Warren Marshall нэрээр шинэ жолооны үнэмлэх захиалагдлаа гэсэн мэдээлэл орж ирдэг. FBI-ийн шууд л нисээд очсон. Тэгээд шуудангийн ажилтны хувцас үндэстэй FBI ажилтан түүнд жолооны үнэмлэхийг хөргөж өгөхөөр очдог. Малгайд харж өмсөн гэрээсээ гарч ирсэн Фрэнкийг гарын үсгэд зурх үед нь FBI ажилчид шууд баривчлан авдаг. Гэтэл түүнтэй хамт Майкл хүү байдаггүй. Кентаки руу ирэхдээ Фрэнк маш олон газруудаар дамжин маш олон автобусанд сууж ирсэн байсан боловч тэр автобусны билетүүд бүгд сингл тикеттэйсэн. Майклыг чи алсан уу гэж асуухад би юу гэж өөрийнхөө хайртай хүүг алах хэлээ. Би өөрийнхөө танил нэг баян хүнд түүнийг өсгөрэй гэд өгсөн гэж хэлдэг. Энэ үгэнд нь бол мэдээж цагдаагийнхаа итгээгүй. Фрэнкт ямар юмныхан баян танил байх уу байсан бол аль хэдийн дээрэмдэд гэрээр нугацсан байх ёстой гэж бодсон. Ямар ч гэсэн энэ аимшигт хэрэгтнийг эхлээд хорих хэрэгтэй гэж бодсон FBI-ийн түүнийг хүүхэд барьцаалсан хэрэг, захирлыг барьцаалсан хэрэг, буу ашигласан хэрэг, захирлын машиныг хулгайлсан хэрэг зэргүүдийг нийлүүлэх юм бол хамгийн багадаа 30 жил өгч чадна гэд шүүх хуралд оролцуулдаг. Энэ шүүх хурал дээр нь Фрэнк өөрийгөө өмгөөлөхөр болсон. Харин энэ шүүх хуралд гэрчээр хэн оролцсон бэ гэхээр Шэроны найз Дженнифер оролцсон. Дженнифер гэрчийн судалд сууж байхад өөрийгөө өмгөөлөхөр болсон Фрэнк гарч ирснэ. Jenny чи FBI-ийнхний хэлсэн миний тухай муу зүйлсийг сонссоор хагаад намайг муухан гэж бодсон бидтэй гэж асуудаг. Тэгтэн Дженнифер үгүй би чиний охиндоо авч өгсөн ланжрынуудыг харсан цагаас эхлээд чамайг муухан гэж бодсон гэж хэлдэг. Энэ мэтлэн бүх зүйл Фрэнк эсрэг зааж байсан учраас энэ шүүх хурлаас Фрэнк өршөөлөөр судаллагдах эрэхгүйгээр 52 жилийн ял авдаг. Хэдий Фрэнкийг хорч чадсан ч Майклийн уул мөрийг олж таагүй жоо мөрдөгч үргэлжлүүлэн судалсаар байсан. Майклыг хулгайлаад явахдаа Фрэнк сургуулийн захирлын машиныг зарсан байсан. Худалдаж авсан залуу түүнийгээ янзлах гээд дээрх дорхыг шалгаад үзчихтэл бензиний савны доод талд нэг юм скотчоор наацсан байхыг олж хардаг. Юу юм болоо гэд салгаад үзсэн чинь нэг том тогтоог скотчоор ороогоод наасан байсан. Дотор юу байсан бэ гэхээр 97 ширхэг зураг байсан ба энэ зураг дээр хоёр эмэгтэй дүрс байсан. Нэг нь Шэроны 5 настайгаас эхлэх 20 нас хүртэлх бүх цаг үеийн нүцгэн зураг болон хачин хувцас өмсүүлэн авсан зурагнууд байдаг. Энэ зурагнуудыг олж авсан FBI-ийн Шэроны алхах сургуульд байх үеийнхэн зураг байх гэж бодсон хэдэн зурагнуудаа Дженниферт үзүүлэн баталгаажуулдаг. Энэ зурагнуудыг нь харсан Дженнифер зогсож чадахгүй уйлж эхэлдэг. Яагаад гэхээр тэр зурган дээр найзынх нь өмссөн байсан хувцснууд түүний гэрт орохдоо анх удаа олж харж байсан тэр хувцснууд байсан ба нэг нь бүр өөрөө өмсөд Dance Club руу явж исэн хувцсан байдаг. Зургууд донд дахиад нэг эмэгтэй зураг байсан гэсэндээ тэр зураг нь ямар зураг байсан бэ гэхээр нэгэн залуу эмэгтэйг амийг нь боож гарыг нь хүлээд нэгээр хувцсыг нь тайлан шат дараалтайгаар зургийг дарсан байсан. Шат ахих тусам эмэгтэй хувцас багсаж эмэгтэй нүрэндэх задуурынхан шарх нь ихссэн байдалтай байсан. Хамгийн сүүлийн зурган дээр эмэгтэй бараг үгсэн байх гэж бодогдохуйц царай төрхтэйгээр авахулсан зураг байдаг. Энэ зургийг хэд хэдэн хувь хэвлээд Фрэнкийн амьдарч байсан газруудын цагдаа нар руу явуулдаг. Гэтэл Флоридагийн цагдаагаас холбоо барьдаг. Энэ эмэгтэй бол манай цагдаагийн газарт байсан илрээгүй хэргийн хохирогчтой адилхан харагдаж байна гэж хэлдэг. 1995 онд нэг залуу машина бариад явж байгаад гинт гидсэн бацалдаг. Машина хурдхан шиг замын хажуу зогсоогоод өвсөн дунд орж бицс гад явж байсан чинь хөлтөн нэг юм тэгэлдэг. Тэгэхээр юу юм болоо гэж өшгсөн чинь бөмбөг шиг өнхрөөд явцдаг. Юу өнхөрч үгээд гайхаад араас нь очиод харсан чинь хүний гавл байдаг. Айд сандарсан залуу шууд цагдаа дууцсан ба тэр газраас нь эмэгтэй хүний цогцыг булсан буул шолтдгоо. Энэ эмэгтэй нас ороод маш их утсан зөвхөн ясан л үлдсэн байдалтай байсан учраас хэн болохыг нь тогтоож таагүй. Харин тэр булшин дотроос нь гарч ирсэн хувцснуудыг нь хадгалсан байсан. Гэтэл зурган дээр байгаа эмэгтэй хувцас яг тэр хувцастай адилхан болж таарсан. Үүнээс гадна бас нэг юм юу байсан бэ гэхээр энэ эмэгтэй зураг авахулсан газрын ор дээр матрас болон Шэроны зургийг авсан газрын ор дээр матрас энэ яг адилхан байсан. Тэгэхээр энэ хоёр хоорондоо холбоотой хүмүүс байж магадгүй мэн гэж таамагласан мөрдөгчд хүүхдийнх нь асрагч байсан Мишельтэй уулздаг. Ингээд Мишельд тэр зургийг үзүүлтэл Мишель өөний Шерл штэ гэж шууд таньдаг. Шерлийг алга болсноос хойш Шерон Warren хоёр энэ газраас удалгүй явсан. Явснаас нь хэдхэн хоногийн дараа үл таних хүн тэдний контейнер руу ороод гарч байхыг би харсан. Удалгүй тэдний контейнерч гал гарсан. Гал соногчдод энэ галыг санаатаагаар тавьсан гал байна гэж хэлсэн. Яагаад тэгсэн учрыг нь одоо л ойлголоо гэж хэлсэн байдаг. Ингээд Шерлийг Фрэнк алсан нь тодорхой болсон. Энэ 97 зургнаас гадна тэр тогтоонаас өөр нэг юм олцсон нь нэг айлын хаяг байсан. Тэр айлын хаягийг нь судлаад үзтэл хамгийн анх удаа хүчирхэлсэн 4 настай охины насанд хүрээд ганцаараа амьдарч байсан
хаяг байсан. Яаж тэрийг олж авсан, юу ч хийх гэж төлөвлөж байсан айгүй амар байгаа зү. Фрэнк Шерлиг асныхаа дараа шууд тэр газраас нүүсэн нүхтэй хүнд захиалан хотлох баримтаа устгахын тулд гэрээ шатаалгасан. Нүгөөд явж явах замдаа замын хажууд Шерлийн шарлыг нь нуусан. Шерлийн шарл болох юм бол угаасаа хамгийн сүүлд муудалцсан хүн өөрөө гэдэг нь тодорхой. Цагдаа нар өөрийг нь мөрдөхдөө аав охин зээх хүү гурвыг хайх болно гэж бодсон Фрэнк Оклахомад очингуудаа охиныхоо нэрийг Тоня болгон өөрчилж өөрийнхөө нэрийг Клэренс болгон өөрчлөөд хоорондоо гэрэлсэн. Ингээд аав хүү охин гурвын дүрсгэн амьдарч эхэлсэн. Шерлийн аллахын хэрэгтгийн буруутай тогтоогдсон Фрэнкийн ял нь цаазын ял болон өөрчлөгдсөн. FBI агент Жо тэтгэвртэй гаран гартлаа Тонягийн нууцлаг аллахын хэрэг болон Майклын хэргийг судалсан боловч юу ч олж илрүүлэлгүй байсаар тэтгэвртэй гарсан. Жо энэ Netflix-ийн баримтат кинонд өгсөн ярилцлагатаа энэ бол миний амьдралдаа тохиолдож байсан хамгийн харамсалтай хэрэг байсан. Тийгээр сургуульд сурдаг, ажил хийдэг, гадуур явдаг, хэн нэгнээс тусламж гуйх бүрэн боломжтой байсан хэдий ч хэтэрхий бага наснаасаа газлайтанд өртөн тархиа угаалгаснаас болоод хүн хөтлөө аимшигт хүчээр хийлэгчээсээ салж чадаагүй эмэгтэй маш эмгэнэлтэй хэрэг байсан гэж ярьсан. Тонягийн зам дээр осолд орсон хэргийг судлаж байх хугацаанд зам дээрээс улаан өнгөтэй пикап машины хэсэг бас олдсон байсан. Ганц сэжигтэн байсан Фрэнкийн машиныг гүйцэхэд тэр нь цэнхэр өнгийн пикап машин байсан. Гэхдээ сүүлд нь судлаад үзсэн чинь түүний эзэмшил донд улаан пикап машин байсан нь тодорхой болсон ба тэр машинаа зарсан байсан. Хизээвэ гэхээр Тоняг нас барснаас 2-3 хоногийн дараа зарсан байсан. Гэхдээ энэс өөр баталчаар баттай нотлох баримт байгаагүй учраас Тонягийн аллахын хэрэгт Фрэнкийг буруутгах чадаагүй. Жогийн идэвхтэй мөрдлөгийн ачаар Тоня Шерон гэдэг хүн байсан. Фрэнк нөхөр нь биш аав нь байсан гэдгийг илрүүлж чадсан хэдий ч энэ хүүхэд яг жинхнээсээ хэн юм бэ гэдгийг илрүүлж чадаагүй. Гэхдээ 5 настайдаа хойд цогтой хулгайлагдсан Сьюзен байсан гэдгийг одоо ингээд мэдчихээд байгаа шүү дээ. Энийг яаж мэдсэнийг нь одоо ярьж өгье. Netflix-ийн энэ киног Matt Bergbeck гэдэг нэртэй зохиогчийн A Beautiful Girl гэдэг нэртэй болон Finding Susan гэдэг нэртэй зохиол дээрээс үндэслэн бүтээсэн юм элэ. Яаж энэ номыг бичих болсон бэ гэхээр сургаггүй алга болсон хүмүүсийн зургийг таньж мэддэг хүн болон хамаатан садныг нь хайдаг нэг тийм сайт байдаг юм байна л да. Тэр сайт дээр энэ Сьюзаны аавынхаа үр дээр сууж байгаа тийм зургийг тавьсан байсан. Доорх тайлбар дээр нь аавдаа хулгайлагдсан, сүүлд нь түүнтэй гэрэлсэн, тэгээд нас орсон хүүхдийн зураг гэдэг тийм тайлбартай байсан. Энэ зургийг харахад Сьюзаны царай маш өрөвдөлтэй харагдсан. Мэргэжилтнүүд хүртэл тэр зургийг хараад урт удаан хугацаанд бие махбодын хүчирхийлэлд өртөж явж байгаа хүүхдийн царай байна гэж дүгнсэн байдаг. Ингээд зохиогч мэд би юу нэг хэргийг судалж энэ хүүхэд хэн болохыг илрүүлэх ёстой гэж шийдсэн. Ингээд бодоод исэн чинь тэр хүүхдийг хэн болохыг мэдэх хүн энэ хорвоо дээр ганцхан байгаа юм шиг санагдсан. Тэр нь Фрэнк. Ингээд түүний хоригдож байгаа 20 анги дээр очиод түүнтэй уулздаг. Өөрийгөө зохиолч гэж хэлсэн чинь Уйци Муяси Фрэнк бол бүцтэн нэр жалчиж өгдөг. Бараг 2-3 цаг жалчдаг. Шерон болон Тоня гэдэг нэрээрээ хэрхэн яаж амьдарч байсан тухайн бүгднийг ярьж өгдөгөө. Энэ яриаг сонсоод шоронгоос гарч явахдаа мэт ямар амар сэтгцийн өвчтэй гаж донтой алуурчин бэ гэхээс өөр бодол орж ирээгүй гэсэн. Фрэнк энэ хүүхэд анханасаа хэн байсан тухай нэг ч зүйлийг хэлээгүй гэсэн ч мэт за ямар ч байсан энэ хүртэл олсон мэдээллээр ном бичээдгээд номоо бичсэн. Гэтэл энэ ном нь маш ихээр зарагдан маш амжилттай болсон ба энэ номыг уншсан уншигчид бүгд мэт зохиолчийг харааж эхэлсэн. Юу гэж хараасан бэ гэхээр хөө зохиолч навшоо чи ингээд энэ хүүхэд хэн болох ямар учиртай хаанаас гарч ирснийг нь олж чадахгүй байсан юм бол яах гэж энэ номыг бичсэн юм бэ? Яг нэг хуурцсан мэдрэмж аваад дуусчлаа. Заавал энэ хүүхдийг хэн болохыг нь олж илрүүл гэсэн тиймэрхүү сөрдүүлгийн захаанууд ирдэг. Энэ номыг уншсан уншигчид дунд сургаггүй болсон хүүхдүүдийг хайдаг тийм нэг байгууллагын хүн бас байсан юм байна. Тэгээд тэр хүн зохиолч руу бичээд та энэ хүүхдийг заавал олох хэрэгтэй. Би энэ хүүхдийг олж илрүүлэх чинь танд туслая гэж хэлдэг. Ингээд энэ хоёр хамтдаа Жо мөрдөгч дээр очдгоо. Мэдээд сэтгэлийнхаа гүнд энэ хэргийг илрүүлж чадаагүй та харамсаж суусан Жо мөрдөгч тэгэлгүй яах вэ? Би та хоёр туслах болно. Гурлаа нийлээд энэ хүүхдийг хэн болохыг заавал олъё гэд шийдээд мөрдөж эхэлдэг. Жо мөрдөгч тэр үед FBI-д ажилладаг байсан. Өөрийнхөө доод үеийн агентууд болох Скот болон Нейт гэдэг нэртэй хоёр агентыг Фрэнк руу явуулдаг. Ингээд Фрэнк дээр очиж энэ хоёр байцаалт авахд Фрэнк бас л Уйци Муяси баахан чалчиж өгдөг. Чалчиж яснаа гинтл яагаад би юм уу хүн босны та нар мэдхүү гэж амар уйлж эхэлдэг. Хоёр агент яг одоо яг цаг нь боллоо гэж бодонгуудаа чи митиг яаж алсан бэ гэж асуудаг. Гэтэл
би түүнийг араас нь 2 удаа бууцсан. Тэр нэг их зовоогүй явсан гэж хэлдэг. Харин цогцыг нь Texas руу явдаг хорны замын дагуу булсан гэж хэлсэн. Энэ мэдээллийг авсан FBI-хан болон цагдаа нар тэр хорны зам дагуулх замыг бүхэлдэн нэгдсэн боловч юу ч олж таагүй. Энэ хугацаанд тэр зам хэд удаа их засварт орсон байсан учраас аль хэдийн олдгоосоо өнгөрсөн байхаа гэж бодсон мөрдөгчд ингээд орхисон байдаг. Гэхдээ энэ мэдээлэл нь үнэн худлаасыг мэдэхгүй, ямар ч байсан Фрэнк урд нь эгчтэйгээ уулзч авах үедээ эгчтэй би Майклаас чи аавда хайртай өгөхөд 2 удаа асуусан чинь Майкл үгүй гэж хэлсэн. Миний уур хүрээд баан тусчоо тэрнийг живүүлж алсан, тэгээ шууд голд хайсан гэж хэлсэн. Гэхдээ бас тэр нь үнэн үгүйг нь мэдэхгүй. Майклийн тухай яриад уйлцсан Фрэнк гинт ярианыхаа сэдвийг өөрчлөөд би залуудаас амар сайхан залуу байсан. Норт Каролинад том машины жолооч хийдэг байхад Сэнди гэдэг нэртэй нэг хүүхэн надад дурлаад миний араас гүсээр 2-7 хоногийн дараа надтай суусан. Тэр эмэгтэй бүр хүүхдүүдэд ч тэжиж чадахгүй асрамжин газар өгөх гэж байхад би тэрнд туслаад 3 охинтой хамт амьдарч исэн гэж хэлдэг. FBI агент тэр үед чи тэгээд ямар нэртэй байсан юм бэ гэж асуухад Брэндон Уильям гэдэг байсан гэж хэлдэг. Тэр охтууд нь тийм насны хүүхдүүд байсан гэж хэлдэг. Тэгтэн том охиныг нь 5 настай байсан гэдгийг нь сонссон FBI ажилтан тэгээд тэр 5 настай охиныг нь хэн гэдгээс юм бэ гэж асуудаг. Гэтэл Фрэнк яагаад нөө та нарын хайгаад байгаа хүн ч штэ гэд хэлцдэг. Хүссэн мэдээлэл олж авсан агентууд тэр үед Брэндон Уильям гэдэг нэртэй Сэнди гэдэг эмэгтэйтэй гэрэлсэн 3 охинтой байсан гэж хайж явж агаад хулгайлагдсан охин нь Сьюзан болохыг олж мэддэг. Ингээд агентууд Сьюзаны төрсөн их Сэндитэй уулздаг. Агентууд энэ үед Сэндигийн цагдаад хэлсэн чинь тэр хүн тантай гэрэлсэн болохоор хүүхдүүдийн аль байсанд ясран хамгаалагч учраас араас нь мөрдөх боломжгүй гэж хэлсэн үгэнд нийтгэхгүй. Яагад гэвэл тийм хууль дүрм хаанч байгаагүй. Ингээд энэ хэрэг мөрдөж үзтэл Сьюзаныг алга болсон тухай цагдаад мэдгдсэн мэдээлэл бүр нэгч байдаггүй. Агентууд Сьюзаны 2 эмэгтэйдүүдээр нь очиж тэр үед хэдий жоохон байсан ч гэсэн санаж байгаа юм байж магадгүй гэд асууж эхэлсэн. Энэ 2 эмэгтэй ээжтэйгээ холбоогоо таслан амьдардаг байсан маа ингэж хэлдэг. Хийгээр бид нар сайн санахгүй байгаа ч гэсэн Сьюзаныг алах болох үед эргэн тойрны хамаатан саадан ээжийнх нь танил талууд нь бүгдээрээ Сьюзаныг хайхтан туслая гэж хэлсэн. Тэгэхэд ээж яах хэрэггүй гэж хэлжсэн. Тэрнээс гадна бид нарыг жоохон том болох үед ээж өөр газар руу нүүжчихэд тэндээ бит хоёрыг хүний 8-нд өгөх гэж оролдож байсан. Үүнээс гадна манай ээж болвол архин донцсон, хар тамхин донцсон биеийн үнэлэгч эмэгтэй байсан. Үүнээс нь болоод ээжээсээ холбоогоо тасалсан. Одоо ингээд насанд хүрээд өөртөө өөр хүүхдээ болсон хойно улам бүр ээжээ үзээ ядах болсон. Яаж төрсөн хүүхдээ тиймэрхүү байдалтай байлгаж чадсан байна гэж боддгоо гэж ярьсан байсан. Бас охтууд нь юу гэж нэмжүүлсэн бэ гэхээр ээжийн тэр Фрэнктэй сүмд таарсан гэдэг бол шалхуудлаа. Тэр үед хам тэрэгний жолооч нарт биеийн үнэлж явдаг байсан. Тэгтээ таарад тэр хоёр гэрэлсэн гэж хэлсэн. Мөн Netflix-ийн киноныхон Сьюзаны аавыг олж уулзсан ба Сьюзаны тухай мэдээг сонсоод аав нь маш их харамссан байдаг. Тэгээр аав нь тэр үед Сьюзаныг буцаагаад аавыг гэж хэлсэн боловч ээж нь би нэг хүүхдэд өгж явуулчихдаггүй, хэрвээ чи аавал гурвангийн аав гэж хэлсэн байгаа. Өөрөөр дайнаас ирээд удаагүй, дайны дараах травматай, ямар ч ажил төрөлхгүй, ээж аавхаа гэрт толгой хорогддог байсан залуу яаж нялх 3 хүүхдийг авч өсгөх билээ? Бүр их зовоохын нэмэр гэж бодоод авалгүй орхисон гэж ярьсан. Угаасаа эхнэр нь араар нь тавьж төрүүлсэн хүүхдүүдээ өөрөөр нь өсгүүлэх гэхэд ямар хүн дуртай байхад тий. Энэ мэд зохиолчийн бичсэн номын ачаар олсон хүн бол зөвхөн Сьюзаны эцэг их ах дүүс нь бол байгаагүй. Мөн түүний 3 дахь хүүхдийг олсон. Майклыг төрүүлсний дараа удалгүй Сьюзан дахин жирэмсэн болон нэг охин төрүүлсэн байсан. Тэрийг асрамжин газар төгсөн юм байлээ. Норт Каролинад байдаг асрамжин газар үргэлжлсэн. Гэхдээ ямар хүн болохыг мэдэхгүй гэд номонд бичсэн байсан чинь дахиад нөгөө уншигчд нь захаа бичиж эхэлсэн. Тэр хүүхдийг нь олоочтой яг хараа олж чаддаггүй ингээд бичиж эхэлсэн. Норт Каролинагийн ахлах сургуульд түүний охин Меган сурдаг байсан. Номыг олж уншсан Меганы ээж аав нь зохиолч руу захаа бичсэн. Энэ эмэгтэй Норт Каролинад үргэлжлсэн охин нь бол манай охин байгаамаа. Манай эргэн тойрны хүмүүс бид нарыг олж илрүүлэхээс өмнө бид нар өөрсдөө илчлэмээр байна гэж хэлээд Netflix-ийн кинонд оролцсон байдгаа. Номноос болж дахиад нэг хүн олцсон. Ямар хүн бэ гэхээр Сэндигийн хүү. Сэнди анх Фрэнктэй танилцахдаа жирэмсэн байсан гэж хэлжсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ 3 охиноо дагуулад Фрэнкийн гэрт очисон гэж ярьсан. Та нар ч гэсэн жирэмсэн байсан хүүхэд нь яасан бэ гэж гайхсан байж магадгүй. Тэр нь яасан бэ гэхээр Фрэнктэй танилцаад гэрлээд 2-7 хоног хугацаанд хүүхдээ төрүүлсэн байгаа. Төрүүлэнгүүтээ шууд хажуу айлхаа хаалгыг тогшоод сайн байна уу би нэг хүү төрүүлсэн юм аа аль хэдийн надад 3 охин байгаа би 4 хүүхэд өсгөж чадахгүй нэ танах энэ хүүхдийг авах уу гэж асуусан. Ямар нохоо нуур штэ тий. Тэгсэн чинь азар тэр айл нь хүүхдгүй айл байж тараад өө тгий манах наа түүхч аавыг гээд авч өсгсөн юм байна. Номын зохиогч метод
нэг мэйл ирдэг. Тэр мэйл дээр нь сайн байна уу? Би таны ном дээр гарсан Сэнди эмэгтэй хүүхэд юм шиг байна. Саяхан манай аав насварсан. Тэгээд ээж минь намайг өргөж авсан. Тэгээд өргөж авсан түүх нь ийм гэдгийг хэлсэн. Тэр үед ээжийг чинь Сэнди Брэндон Берг гэдэг байсан гэж хэлсэн. Тэгэхээр таны энэ ном дээр гарч байгаа Сэнди Брэндон Берг гэдэг хүн чинь миний ээж юм шиг байна. Та надад ДНХ-ийн шинжилгээ хийхэд туслаад өгөөч гэж хэлдэг. Мэдээж мэд ДНХ-ийн шинжилгээ хийхэд туслаад түүнийг Сэндигийн дөрөвт хүүхэд мөн болохыг нь мэдэж чадсан. Энэ хүн болон Лизаний охин Меган Сэндитэй уулзахыг хүссэн боловч Сэнди аль алинтай нь уулзахыг зөвшөөрөөгүй. Тэгсэн хэрнээ Сэндигийн Netflix-ийн кинонд болохоор ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ уулзахыг зөвшөөрөхгүй гэж кинонд оролцсныг нь бодоод мөнгөний төлөө хийсэн байх гэж бодож байгаа. Кэрен Назихан Тоня нэрээр нь оршуулж өгсөн оршуулга дээр нь буушныхын чулууг нь сольж түүний жинхэнэ нэр Сьюзен гэдэг нэрийг тавьсан. Үүнийхээ дараа дурсамжийн ёслол нээсэн. Энэ ёслолт нь оролцох үгээ Сэндигээс асуусан боловч оролцохгүй гэсэн байдаг. Харин Фрэнк яасан бэ гэхээр цаазын ял авсан ч гэсэн ял нь гүйцэтгэгдээгүй. Уул нь бол энэ мужийн цаазын ял гүйцэтгэдэг муж юм байлээ. Тэгсээр Фрэнкийн цаазын ялыг бол гүйцэтгээгүй. 2023 оны 1 сарын 23-ны өдөр 79 наснда жам ёсороо нас барсан. Өнөөдрийн хэргийн түрээд өндөрлөж байна. Дараа дахин шинэ бичлэгтээ эргээд ирье. Баяртай.